За баярлалаа. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өмнөх хэлтгэлүүд дээр бол бодит байдал дээр хэрэгжиж байгаа төрийн хувийн хвшлийн за мөн орон нутгийн төлөөллөөс хэлтгэлүүдийг тавьсан. За одоо миний хэлтгэл бол төрийн байгууллагын зүгээс өөрөлдвөл байгаль орчин аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын салбарын хувьд бодлого төлөвлөлт хаашаа хандаж ямар чиглэл үйл ажиллагаанд чиглэн явж байгаа вэ гэдэг талаар танилцуулга хийе. За танилцуулга хийхээс өмнө энэ хүү формыг зохион байгуулж байгаа орон нутгийнх нь маш их талархаж байна. Яагаад гэх юм бол бидэнд ингээд цуглаад яг орон нутгийнхаа хөгжлийг яриад явах боломжууд хугацаа маш бага байдаг. Тэгэхээр цөөхөн жилд цөөхөн уулзж байгаа энэ уулзалтынхаа үеэр маш үнэтэй цэнтэй одоо санаачлалыг гаргаад аваад хоорондоо ярилцаад явах нь бидний хувьд бас чухал юм аа гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр бол манай салбарын нэлээд томоохон экспертүүд баг хамт олноор ирээд Дунд Говь аймгийн аялал жуулчлалын асуудлыг хөндөж ярьж байгаа нь орон нутгийнханд нэлээд бас сонсогчтой байгаа хаа гэж найдаж байна. За тэгээ бодлогын газрын зүгээс хийгдэж байгаа ажлуудыг дараах агуулгын хүрээнд бас танилцуулъя гэж бодож байна. За эхлээд ямар ч хэлсэн салбарын хувьд тулгамдж байгаа бас асуудлууд өнөөгийн байдлын талаар дурдна. Мөн урт хугацаанд бид аялал жуулчлалын салбар маань юунд хүрэх гээд байгаа юм бэ? Дунд хугацаанд буюу яг одоогийн байдлаар ямар асуудлууд бид хийж хэрэгжүүлээд байгаа юм? За аялал жуулчлалын салбарын талаар яг голлох бодлогуудын хувьд энэ хэдэн чиглэлээр бас орон нутгатаа чиглэсэн одоо ямар арга хэмжээ хэрэгжиж байгаа юм? За мөн цаашид хамтран ажиллах боломжууд юу байгаа вэ гэдэг талаар дурднаа. За эхний хувьд бол өнөөгийн байдлын талаар бүгдээ харцгаая. За цар тахал сүүлийн 2 жилд цар тахлын одоо нөлөөгөөр салбарт нэлээд их хүндрэлүүд учирсан. За ганцхан одоо Монголын хэмжээнд биш дэлхийн нийтийн хэмжээнд бол салбарын онол 74%-тайгаар буурсан байгаа. За Монгол орны хувьд бид тооцоогд үзэхээр 93-аас 96% алдагдaltaй, жуулчдын тоо 93%-аар буурсан. За олох орлогын хувьд бол 96% буурсан гэсэн ийм үзүүлэлттэй байгаад байгаа. Одоо харин эргээд сэргэх байдал ямар хөө төвшөнд ажиглагдж байна гэдээ харахаар дэлхийн хэмжээний аялал жуулчлалын бүс нутгууд дотроо Аз болон Номхон далайн бүс нутгууд дээр бол 2024 он гэхэд ерөнхийдөө 58% сэргэлттэй харагдаж байгаа. Гэхдээ бусад бүсүүдтэй харьцуулахад харьцангуй хурдан сэргэх боломжтой бүс нутгаа гэдгээр Аз Номхон талайн бүс буюу манай Монгол орны одоо оршин байгаа бүс нутгууд бол сэргэх магадлал өндөртэй байна гэж харагдаж байна. За дараа нь өрсөлдөх чадварын индексийг одоо харуулж байна. Энэ юуг илэрхийлээд байна гэхээр дэлхийн нийтэд дэлхийн экспортын формоос болохоор улс орнуудыг яг аялал жуулчлалын салбараар нь одоо үнэлж эренбэлдэг байгаа. За 2 жил тутамд үнэлээд үзэхээр Монгол улс 2000 хамгийн сүүлийн байдлаар 19 онд 93 дугаар байрч гисэн ийм үзүүлэлттэй байгаа. За энэ эренбийг гарахдаа 4 төрлийн 14 шалгуур үзүүлэлтээр дотор нь 90 гаруй үзүүлэлтээр ингээд эренбэлдэг одоо шалгаж үздэг гэсэн үг. За тэгээ ингээд улаан зураастаар байгаа Монгол улс бол 93 одоо 93 дугаар байранд жигсэн үзүүлэлттэй байна. За гэхдээ яг энэ одоо үзүүлэлт болгоноор нь хараад үзэхээр байгалийн өв, соёлын өв, за мөн бидний өмнө бас яригадаад байгаа тэр агаарын тээврийн либералчлал, одоо тэр цахим шилжилт, за бизнесийн таатай орчин, хүний нөөц энэ бүх асуудлууд бол асуудлуудаараа улс орнууд яадаг гэсэн үзүүлэлтээр одоо эренблэгдэж байдгаа гэж харж байна. За ингээд нийтдээ 7 онооны эренб үзүүлэлтээр шалгуур үзүүлэлтээр дүгндэг байхад Монгол улс бол дунджаар 3.5-аас дээшээ гарч байгаа. Өөрөөр хэлбэл 50%-аас дээшээ өсөлттэй байсан тохиолдол байхгүй байна. Тэгэхээр бид юун дээр анхаарах ёстой вэ гэхээр эдгээр үзүүлэлтүүдийг сайжруулах тал дээр одоо ажиллах ёстой байна гэж харагдаж байгаа. За энэ дээр бол харагдаж байна яг саяын 4 индексийн хувьд хамгийн гол 4 зүйл бол ерөөсөө л бизнесийн орчин, таатай орчныг бүрдүүлэх. За тэгээд бодлого нөхцөл байдал ямар байна? Дид үтсээ яаж хөгжүүлэх юм? За хамгийн сүүлд нь гол нөөц буюу байгалийн болон соёлын нөөц. Эдгээр асуудлуудыг одоо сайжруулахад анхаарах ёстой гэсэн. За энэ бол үндэсний хэмжээнд Монгол улс дэлхийд аялал жуулчлалын салбараараа ямар үзүүлэлтээр байна вэ гэдгийг эренбэлдэг бол одоо бид орон нутаг болгон дээр энэ индекстэй энийг гаргахаар оролдож байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн түвшинд ч гэсэн салбарын асуудал хөндөгдөж байгаа учраас бид нар нөөцөө яаж хамгаалангаа эдийн засгийн эргэлтэнд оруулах уу, тэхийн тулд дид үтсийн ямар одоо орчныг бүрдүүлсэн байх ёстой юм.
За одоо сүүлийн үеийн цахим шилжилтэд яаж орсон байх хэвээр тэрэнд нийцүүлсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадвар ч бас ямар байх хэвээр. За эрен дээр тулгуурлаад бид нар дээр тулгамдж байгаа асуудлаа тодорхойлно. Цаашид тэрэн дээр гарцаа гаргалгаагаа гаргаад явнаа. Энэ бол орон нутгийн хэмжээнд ч гэсэн яригдах асуудлаа гэж харж байгаа. За дараа нь болохоор жуулчдын хандлагыг бид нар бас тодорхойлж үзэж байгаа. Цар тахлын үед бол бид нар бол хилээ хагаа зогсон байдалд хүрсэн тийм үү. Одоо эргээд жуулчдаа хүлээж авах бэлэн байдал руугаа бэлтгэл ажлаа хангаж явж байгаа. Тэгэхээр жуулчдаа хүлээж авахсан жуулчдын нөгөө аялах сэтлэлтэнд дахиад жоохон өөрчлөлтүүд орж эхэлж байгаа. Тэр нь юу гэхээр өмнө нь бол үзэсгэлэнт байгаль, уламжлал, соёл те адал явдал таял, за Монголыг бол Чингис хааны түүхээр нь ч юм уу ингээд сонгож ирдэг байсан бол одоо аяллаа зорилго нь цар тахлын дараа эрүүлж их дархлаагаа дэмжих те. За ингийн тулд харьцангуй экологийн унган төрхөө хадгалсан энэ байгальтай газар руу аялах ийм зорилготой болж эхэлж байгаа гэсэн. Амрах, альчаалаа тайлах, тэгээд унган төрхөө хадгалсан байгальд гэсэн сонголт орч. За хоёр дахь гол сонголтод нөлөөлж байгаа зүйл нь өөрийн болон гэр бүлийн эрүүл аюулгүй нөхцөлийг хангасан улс орн руу аял. Тэ? Тэгэхээр энэ бол зочид буудлын хувьд хүнсний аюулгүй байдлын хувьд, эрүүл мэндийн аюулгүй байдлын хувьд тийм ээ одоо сонголтыг хийдэг болж байна гэсэн. Өмнө нь бол ихэвчлэн нөгөө дайн тэ дажингүй терроризмгүй ийм газруудыг сонгодог байсан бол за одоо бол сонголтод дахиад өөр нөлөөллүүд ороод ирж байна. За үүний дараагаар бас мөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн, уламжлал, соёл ах уй, баяр наадам үйл ажиллагаанууд бол харин орсоор байна гэж харагдаж байна гэсэн. За дараагийн хувьд бол за эдгээр бүх асуудлуудын дараа Монгол улс урт хугацаанд аялал жуулчлалын салбар нь юунд хүрэх гээд байгаа юм бэ? За тэгэхээр төрийн одоо байгууллагын зүгээс ярьж байгаа учраас бид 2050 он гэхэд ер нь энэ салбар маань хаана хүрэх ёстой юм бэ? Тэрлүү чиглэсэн маш олон заалтууд байгаа тийм 9 зорилтын хүрээнд маш олон заалтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. За мөн 2000 эхний 10 жил буюу 2030 он хүртэл юу хийх вэ гэдгийг бол тодорхойлоод өгсөн. Тэгэхээр алсын хараа 2050 бол бидний хувьд чиглүүлэгч. Тэгэхээр тэр чиглүүлэгч дээрээс бид нар бас тодорхой зүйлүүдийг өөрсдөө авч хэрэгжүүлж болно. Өөрөөр хэлбэл та хэдийн юу хийж болох вэ гэдэг зүйлс нь тэр алсын хараанд суудсан байна гэж харж болно гэсэн үг. За ингээд харъя бүгдээрээ те хамгийн ихний зорилт буюу үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн хувьд. За энэ бол яг агуулгаараа соёлын юм шиг боловч соёл аялал жуулчлал хоёр өөрөө нэгдмэлтэй нэг зүйлийн хоёр тал учраас зайлшгүй холбоотой байгаа. За эндээс би яг аялал жуулчлалтай холбоотой хэсгүүдээ ингээд тодруулаад харчээгээ түүгээд авсан байгаа юм шүү дээ. Тэгэхээр нэгийн 3 буюу археологийн дурсгалт газар шашны үйл явдалд үндэслэсэн фестивалыг бий болгох. Ингэснээрээ палеонтологийн болон үнд цэнтэй тусгай сонирхлын аяллыг хөгжүүлье гэдэг гараад ирж байгаа. За түрүүний илтгэгч нар дээр бас яригдчихсэн. Ерөнхийдөө үнд цэнтэй гэдэг тал руугаа бас байя. Тэгвэл Дунд Говь аймгийн хувьд мас аялал авах уу, үнд цэнтэй аяллыг авах уу? Магадгүй фестивал юм уу, палеонтолог, ховор ургамал амтан дээр түшгэлсэн үнд цэнтэй аяллыг хөгжүүлэх боломж алсын хараанд алстаач гэсэн байна шүү гэдгийг илэрхийлээд байна гэсэн. За ингээхийн тулд бид нар бүтээгдэхүүнийг төлөвлөхдөө хамгийн гол нь ойлгомжтой, хүртээмжтэй, тэг өөр юмсэг гэдэг ийм зарчмуудыг барих хэрэгтэй. Өөрийнхөө юмыг те сурталчилж байгаа, хийж байгаа. Ингээд жинхэнэ мөн чанараараа энэ үйл ажиллагааг одоо соёлыг гайхан бишрүүлсэн зүйлийг хийцгээе гэдэг юм. За дараа нь бол соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм зүйл бид нар бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өмнө нь бол жуулчид зөвхөн үзээд хараад ингээд те музейгээр ороод гараад явдаг байсан бол одоо ямар чиг хандлага руу орсон гэхээр бүтээлч чиглэл рүү орсон. Өөрөөр хэлбэл музейгээр орохдоо нэг зүйлийг хийгээд үзэх те магадгүй байгалаар аялахдаа нэг модын суулгаад явах ч гэдэг юм уу. Ингэснээр өөртөө илүү их сэтгэл ханамжийг авдаг болчихжээ. Зүгээр хараад өнгөрөх биш гар бие оролцсон нь тэр хүний хувьд илүү дурсамжтай ах жишээ те эсвэл оёод өнгөрдөг ч юм уу. Ийм учраас одоо тэр чиглэл рүүгээ бид нар бас яах нь анхаарах болсон гэдгийг бас хэлээд байна. За хамгийн сүүлд нь Монголын уламжлал эдийн ондоо буюу 5 өнгийн эдийн ондооны асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр уламжлалт одоо хүнстэй үйлдвэрлэл ялангуяа зөвхөн Дунд Говь аймагт идэж болох уламжлалт хоол хүнс нь юу юм бэ? Ууж болох эдийн ондоо нь юу юм бэ те? За энэ төрлүүд дээр ямар байх юм бэ гэдгийг тодорхойлж өгөөд Дунд Говь аймагт ирээл те идэж амсах ийм боломжийг л бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс бүх аймагуудад нийтлэг байдаг зүйл бол биднийг нэг анхаарлыг татахад нэлээд бас те хүндрэлтэй болох юм аа. За тэгээ энийг орхигдуулахгүйгээр уламжлалт өв соёлоо хадгалсан байдлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого алсын хараанд суужээ. За тэгвэл дараа нь хүний хөгжил. За бас л олон асуудлууд байгаа боловч хүний хөгжилд аялал жуулчлалтай ямар хамааралтай вэ?
Тэгэхээр бид нар үйл ажиллагаагаараа дамжуулаад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ, мөн өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. Ингээд орон нутгийн иргэдийг аялал жуулч татаж оролцуулснараа орон нутгийнхаа эдийн засгийг сайжруулж гин, иргэдэд дэмжиж гин. Хүний хөгжилд нь давхар нөлөөлж гин гэсэн үг. Тэгэхээр аялал жуулч маань өөрөө олон салбараас хамааралтай эргээд олон тэр иргэд хүмүүстэй өгөөж өгдөг юм салбар шүү гэдгийг харуулж байгаамаа гэсэн үг. За мөн амьдралын чанараа дундаж давхарга гэдэг. За бас л бүхэл бүтэн нэг бүлэг байгаа тий. За энэ бүлэг дотроос хамгийн чухал нь аймаг сумдын нөхөрлөл хоршоо тий. Иргэд гэр бүлээрээ хуваарь бизнес эрхэлж байгаа энэ асуудлыг энэ өртгийн одоо тий сүлжээ кластерын хөгжүүлэх замаар одоо бэлтгэн нийлүүлэх юм сүлжээнд хамааруулъя гэж ойлгодог. Тэгэхээр аялал жуулчлалыг гэсэн кластерын аргаар хөгжүүлэх бүрэн боломж байгаа. Ялангуяа орон нутаг дээр тийм ээ энэ асуудлыг бид нар хөндөж ярих хэрэгтэй байна. За ингээд хүн амынхаа бүтээлд санаачлаг зүйлийг дэмжиж явах юм бол бид нарт бас боломжууд харагдаж байна. Энэ нүгээрээ дамжуулаад экспорт, импортынхаа балансыг барих, экспортын томоохон салбар болж хөгжих ийм боломжууд бас бид нарт харагдаж байна. За эдийн засгийн том зорилтын хувьд гэх юм бол аялал жуулчлал бол угаасаа тэргүүлэх салбарт тооцогдож явж байгаа. За яг энийг бол нэг олон жил тэргүүлэх салбар гэсэн хэрнээ дэмжидэгвэ гэдэг ойлголт бас байдаг. Нэг талдаа бол энэ бол үнэн. Гэхдээ алстаа бол бид нар өөрсдөө энэ тэргүүлэх салбар болоход нь бол нөлөөлж ажиллах хэрэгтэй байна. За ялангуяа төрөлцсөн аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх, түүнийг дагсан үйлчилгээ, за ялангуяа аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань хэвчлэн нөгөө жижиг дунд үйлдвэрлэлд хамаардаг учраас тэдгээрээ дэмжсэн үйл ажиллагааг бид нар бас заавал хийх ёстой байна гэдэг нь бас харагдаж байгаа. За тэгээд маш олон зүйлүүд эдийн засгаар аялал жуулчтай холбоотой тусгагдж байгаа боловч хамгийн сүүлд тусгай хамгаалалттай газар нутагт байгаль дээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал дээр бид нар цаашид гол бодлогоо барьж явна. Эко гэдэг бол ойлгомжтой тий байгальтаа сөрөг нөлөөгүй, сөрөг улмургүйгээр үйл ажиллагаагаа явуулах. Тэгэхээр энэ дээр бол бид нар анхаарч ажиллах нэ гэсэн байна. За засаглалын хувьд гэх юм бол за төр бол ихэвчлэн цахим засаглал тий цахим шилжилтийг хийж явж байгаа. Тэгэхээр энэтэй уялдаад аялал жуулчлалын салбар ч гэсэн цахим шилжилтэнд ороо явж байгаа. Тэгэхээр бид бүхэн бас түрүүн яхад золоод урдчихсан Монголиад бол аялал жуулчлалын салбарын асуудлууд бол баг тусгагджээ. Яг бол үнэн. Гэхдээ энэ дээр бол яг Монголын гол зорилго бол иргэдэд үйлчлэгээ үзүүлж байгаа зүйлийг хамгийн түрүүнд цахимжуулъя гэдэг бодлого барьж байгаа. Тэгэхээр манай дээр цөөхөн хэдэн үйлчлэгээ байгаа л да тий тур операторын англи тогтоох, жуулчны Азийн зэрэглэл тогтоох, жуулчны Аз зочид буудлын эрх олгох ч гэх юм уу тий эдгээр үйл ажиллагааг бид нар бол цахимжуулах гээд эхний саналаа өгцөн явж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр явж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн үйлчлэгээний хүртээмжийг иргэдэд илүү тодорхой болгох дээр ажиллаж байна гэсэн. За ногоон хөгжил дээр бол би тодруулсан байгаа даа. Тусгай хамгаалалттай газар нутгийн нөөц даацад тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ. За түрүүн хэлжсэн тий цагаан сурагч гэдэг юм уу тий гэл бол яг үүндээ хажууд нотоглох цэг барих нь зөв үгүй юу? Яг энэ дээр бид нар бас ажиллаж байгаа. Одоо нотоглох цэг дээр бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2024 он гэхэд нийтдээ нэг 80-аас 100 нотоглох цэг байгуулна гэдэг төлөвлөсөн орон нутгаас бид нар саналыг авдаг. Өөрөөр хэлбэл орон нутаг хаанаа нотоглох цэг байгуулмаар байна вэ? Тэгэхээр энэ дээр л та бүгдийн нөгөө үнэтэй цэнтэй яг одооны энэ санал хэрэгтэй байгаа байхгүй юу? Дил уулынхаа орчинд байгуулмаар байна уу? Эсвэл өөр газар наан нь байгуулмаар байна уу? Тэгээ магадгүй наанасаа байгуулчаад цаашаага алхаж очдог маршрут зам жим гаргаад явах юм уу те? Энийгээ бол орон нутгийг төлөвлөөд бодит байдал дээр нь те ямаа мэдж байгаа хүмүүс л төлөвлөж өгөх юм бол бид нар дэмжиж тэрэн дээр нотоглох цэгийнхаа юг тусгаад явна гэсэн үг. Гэхдээ одоогийн байдлаар бол энэ 22 онд 17 нотоглох цэг байгуулахаар усын төсөвт хөрөнгө оруулалт мөнгө суугаад ингээ явж байгаа. Энэ дээр дунд говь дээр бас байгаа гэж харж байгаа. За амар тайван аюулгүй нийгэмдэр ч аялал жуулчлалын салбар хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар жуулчдын аюулгүй байдал гэж ярьдаг тийм. Тэгэхээр аялал жуулчлалын үйл ажиллагаагаар дамжаад эерэг болон сөрөг зүйлсүүд маш их орж ирдэг. За тэрэн дээр бид нар одоо энэ нэг ойр зүрийн асуудал биш, дэлхийн нийтийг хамарсан асуудлуудыг ч гэсэн бас хөндөж орхигдуулгүй авч явах хэрэгтэй болж байна. Тухайлах юм бол хүүхдийн одоо хөдөлмөр эрхлэлт за мөн эмэгтэйчүүдийн бэлгийн үйлчлэгээ түрүүн бас дурддагчээсэн шүү дээ. Жуулчдад маань маш олон хохирол юу учирч идэг. Ганцхан одоо нэг хулгай гэлтгүүгээр те маш олон зүйл учирч идэг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бодлогын яам холбогдох газруудтай салбар дундын хамтын ажиллагаа үүсгэж ажиллахаар ингээд төлөвлөө ажиллаа явж байгаа гэж ойлгож байна. За бус орон нутгийн хөгжлийн том зорилт байгаа. Энэ зорилтын хүрээнд
Дид үтцийн асуудал яригддаг. Дид үтцээр яг би орон нутаг дээр хамааралтай та бүгдийн анхаарал ингээд холбоод хийж болох зүйл нь юу вэ гэж харахаар орон нутгийн одоо тээвэр логистикийн төвүүд байгуулагдаж байгаа. Зарим нь олон улсын зэрэглэлтэй, зарим нь бүсийн зэрэглэлтэй. Тэгэх юм бол яг орон нутгийн тээвэр логистикийн 33 төвийг 22 онд байгуулахаар зам тээврийн төлөвлөжчээ. Тэдний зорилтод суугдсан байна. Тэгвэл энэ дээр Дунд Говь аймагт ямар тээврийн одоо төв байгуулж хаана байгуулах гэдэг нь гэдгийг нэрэн сурвалжлаад магадгүй тэрэн дээр нь тэр маань өөрөө дотоодын аялагчдын нэг цэгээс нөгөө цэг рүү аялах гол төв нээж идэг. Тэгээд түрүүний хэлдэг шиг нөгөө колонкоос мэдээлэл хайгаад байна гэдэг чинь шүү дээ, тэ. Тэгэхээр энэ тээвэр логистикийн төвүүд дээрээс дамжин өнгөрч байгаа жуулчид маань дотоодын хэрэглэгчид маань мэдээллийг авах их үүсвэрийг бий болгохоор бид хэд хамтарч ажиллаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл тэнд бүхий л холбогдолт, аяллийн холбогдолтой мэдээллүүдийг тавих байдлаар, тогтчуулах байдлаар ингээд ажиллах бүрэн боломжууд байна гэж харж байгаа. За Говийн аймагуудад дараагийн том зорилт болохоор палеонтологийн болон нэг ховор амьтдын парк байгуулна. За тэрнтэй дурддагдаад одоо дараа нь гарна л да нэг Марсви төсөл энэ төр гэдэг. Тэгэхээр түүх, шашин, соёл, үйл өмчлөлтөөр тулгуурласан за нөхөн сэргээх буюу аршаан сувлалд одоо түшгэлсэн юм аяллуудыг хөгжүүлэх боломж Говийн бүсүүд дээр байна гэж хараад байгаа. За энэ чиглэл дээр бид нар бас JICA олон улсын байгууллагатай хамтраад судалгаа хийгдсэн байгаа. Эргээд бид хэд танилцуулна. За мөн бүс орон нутагт үзүүлэх үйлчилгээний стандартыг хангах зүйл дээр бол бид нараас нэлээд анхаарч байгаа. За ингээд одоо миний ярих юм одоо 3-1 дээр явж байгаа байхгүй. Нүүдлийн соёл, иргэншил, уламжлал дээр түшгэлсэн аялал жуулчлалыг бид нараас хөгжүүлнэ. Энэ өөрөө яг би энэнийг заавал ингээд сонгож гаргаж ирж яриад байна гэхээр ер нь орон нутаг дээр барьж байгаа бодлого энэ дээр харагдаж байгаа шүү гэдэг хэлмээр байна. За дунд хугацаанд 9 зорилтын хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За би төрөвчлээ тийм ээ. Одоо минут дотуул байна л да. За тэгээд яг хуу зорилтыг хангахын хүрээнд маш том мега төслүүдийг бол бид нар хэрэгжүүлж байгаа. За хөвсгөл, ховд, уус гэх тийм энийг бол би зүгээр дурдаад ингээ харуулчихъя. За мөн доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, манчир, за Хинтээ аймагт хэрэгжүүлж байгаа одоо томоохон цогцлборууд байгаа. Энийг та бүхэн мэдж байгаа. За манчрын хийдийн томоохон төсөл байна. За цар тахлын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг бид нар бас нэгдсэн үндэсний байгууллагатай хамтраад нүүбийн одоо дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтраад хийх байсан. Гэхдээ одоо дотоодынхаа нөөцийг ашиглаа хийж байгаа. За түрүүнд дурдсанчлан бас хуулийн шинжилсэн найруулгын асуудлыг бас яг одоо хийгээд явж байгаа. Олон жил ярьж байгаа ч гэсэн энэ удаа бид нар ямар ч эцсийн харъя энэ ондоо багтааж батлуулъя гэсэн юм байр суурьтай маш шуурхай ажиллаж байгаа. Сайд ч бас ийм үүрэг даалгавар өгсөн. За мөн ивентүүдийн асуудал яригдж байгаа. За ивентийг би эргээд дахиад дурдъя. За энэ болохоор Говийн бүсэд хийгдсэн JICA-д хийгдсэн юм судалгаа байгаа. Судалгааны үр дүнг та бүхэн хараад өөрийнхөө аймаг дээр алийг нь хэрэгжүүлж болох вэ гэдгийг харж болно. Энэ бол нээлттэй. За дараа нь болохоор Марсви төсөл байгаа. Яг Говийн бүсүүдээс нэлээд олон 8 цэг дээр сонголт хийсэн байгаа. Тэгээд эндээс болол яг тэр Марсын одоо нөхцөл байдлыг илэрхийлж болох одоо газруудыг хайж одоо манах тэн дээр бол ажиллаж байгаа. За мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх түрүүний тэр цайны замтай уялдуулаад бас ажлуудыг судалгааны ажлуудыг хийгээ явж байгаа. За цахим шилжилтийн хүрээнд түрүүний Ая хотел, Май хотелтай хамтраад Хям дамар гэдэг аяныг өрнүүлж утсан. Энэ бол нэлээд үр дүнтэй байгаа. Тэгэхээр цаашид ч гэсэн хамтран ажиллах юм төлөвлөгөөтэй байгаа. За тодорхой чиглэлүүдээр барьж байгаа бодлогуудыг харахаар ерөнхийдөө алсын хараа болон дунд хугацааны бодлогын баримтчигт аялал жуулчлалыг ийм 6 бүсээр хөгжүүлэе гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ дээр бол Дунд Говь, Өмнө Говь, Дорн Говийн аймагуд бол Говийн бүсийн одоо аялал жуулчлалын бүсээ гэж тодорхойлогдоод за энэ дээр нөөц даацсан асуудал яригдаа явж байгаа гэж ойлгож байна. За ивент дээр байгаа. Ивент дээр бас үндэсний хэмжээний судалгааны ажил дэлхийн одоо банкны экспортыг дэмжих төслийнхэнтэй хамтраад хийж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө аялал жуулчлалын чиглэлээр 100 гаруй ивентүүд одоо үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Зарим нь маш олон давтагдсан байдлаар. Тэгэхээр энэ дээр ямар бодлого барьж ийнэ гэхээр эдгээр бодлогыг барьж байгаа. Тухайлах юм бол ивент одоо судалгаа хийснээр ивентүүдийн нэгдсэн баазтай мэдээллийн сантай болёо. За тэгээд дараа нь болохоор өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлъё. Ямар ивентэнд давцаад байна, ямар нь яг онцлогтойгоор хийгдээд байна ч гэдэг юм уу. Энэ байдлаар дүн шинжилгээ хийх асуудлууд яригдж байгаа. За тэгээд олон улсын шалгуураар ивентүүдийг одоо эренбэлнэ
шалгуур тавина гэсэн. Өөрөөр хэл тогтвортой зохион байгуулагдаж байна уу? Хичнээн жуулч очиж чинь те дотоодын одоо хамрах хүрээнд ямар байна? Зөвхөн дотоодын хэмжээнд, сумын хэмжээнд зохион байгуулагдаад өнгөрч байна уу? Магадгүй бүсийн хэмжээнд байна уу? За мөн бүр үндэсний хэмжээнд байж чадж байна уу гэдэг. Энэ байдлаар нь ирэмблээс шалгуур гаргаад магадгүй 22 онд энэ шалгуурыг хангасан 10 ивентийг л дэмждэг байя гэдэг ийм бодлого гарч байгаа. Тэгэхээр нөгөө бүх ивентүүдэд 5 сая төгрөг өгөх биш, яг боломжийн хөгжих боломжтой ивентүүд дээрээ дэмжлэг нь ороод явна гэсэн. Тэгээд дараа жил нь дахиад шалгуураа тавина. Дахиад шалгуур тавихад тэр шалгуурыг хангахын төлөө дараагийн ивентүүд өрсөлдөөд ороод ирнэ. Тэгээд зарлагдаа явах ч гэдэг юм. Энэ өөрөө өрсөлдөөний зарчмаар те бас тодорхой шалгууртай ийм байдлаар явъя гэсэн зарчим барьж байгаа. За энэний хүрээнд ISO гэдэг ивентийн тогтвортой удирдлагын тогтолцооны стандартыг бид бас албан ёсоор оруулж иж хэрэгжүүлж байгаа баг. Хамгийн багадаа ийм зохион байгуулалтаар ивент зохион байгуулах ёстой гэдэг ийм шаардлага тавина гэсэн. За ингээд ивентийн шалгуурыг албан ёсоор батлуулаад дэмжиж явна гэсэн. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн манай анхаарна гэсэн. За дунд аймаг дээр түрүүн ярьсантай 22 онд бол ийм ивентүүдийг зарлцсан байна. За ерөнхийдөө хуучин болоод бас ийм олон ивентүүд зохион байгуулдаг байсан байна. Тэгэхээр зарим нь бол орж ирээг байгаа ч тийм тий. Зарим нь бол байгаах магадгүй агуулгаараа. Тэгэхээр ивентүүдийн нэрийг солихгүй байх шаардлага байна. Тогтмол зохион байгуулдаг баймаар байна тий. Нэг ивентийг нэг зохиолчоо дараа жил нь болждаг ийм баймаргүй байна. За дөрөв хэлсэн хугацаанд тогтмол баймаар байна. 7 сарын одоо 20 гэсэн бол 20-доо зохион байгуулагддаг төлөвлөгөөг хамгийн багадаа 6 сарын өмнө гаргаж манай операторуудад өгдөг болмоор байна. Календарт оруулдаг болмоор байна. Тэгжээж ивентсэн тогтворч нь худалдаалагдана гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас анхаарч ажиллана гэсэн байна. За дараагийнх нь бол отоглох цэгтэй холбоотой түрүүн би дурдсан тийм. За мөн отоглох цэгийн асуудал дээр бас анхаарах зүйл нь тогтчлт хийхдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Нэг л хийж байгаа бол чанартай тэр стандартын шаардлагыг хангасан ийм байдлаар хийх дээр анхаарлаа хандуулахгүй бол за яг нэг мөн тэ иймхэн одоо энэ нэг төмөр юу хийгээд тавьж байгаа нь бас зөв үгүй юу. Энэ дээр бид нар бас ярилцаад нэгэнд одоо 100 гаруй одоо отоглох цэг байгуулах гэж байгаа юм чинь одоо нэг жишг зурагтай болёо гэд энэ жил ажиллаж байгаа. Магадгүй жишг зураг батлагдаа гараад ирэх юм бол тэрний дагуу орон нутаг отоглох цэгүүдэд байгуулдаг болно гэсэн байна. За энэ болохоор зам дагуу үйлчилгээний цэгүүдийг өөрөөр хэлбэл олон улсын болон үндэсний хэмжээний замуудын автозамуудын дагуу жуулчдын 5 тухтай нөхцөлийг хангасан үйлчилгээний төвүүдийг байгуулах юм зорилго тавиад явж байгаа BC ангиллалын одоо төр бодлогуудыг байгуулнаа. За энэ дээр бол дунд гавь одоогийн байдлаар бол цэг ирүүлэг байгаа. Тэгээ бусад аймагуд бол одоо ингээ харж байгаа бах те энэ улаан цэгүүд бол албан ёсоор баталгаажсан цэгүүд байгаа. А тэгвэл дунд гавь одоо энэ дээр манайд бол энэ дээр энэ цэг дээр энэ зам дээр те отоглох төр буудлах цэгүүдийг байгуулж болно шүү. Тэгээ цогцлбор байгуулж болохоор байна гэдэг саналаас хургуулж ирж болно гэсэн үг байна. Ингээд энийг бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар бид нар хийгээд явнаа. За ийм ангил бас шаардлага стандарт нь боловсруулагдаад гарцсан байгаа. За дараа нь бүтээгдэхүүний чанар стандартын асуудал яригдж байгаа. Маш олон одоо стандарт за би нэг харуулдаг тий 6660 гаруй стандарт улсын хэмжээнд мөрдөгдөж байгаагаас одоо аялал жуулчлалын салбарт 30 гаруй нь хамааралтай. Гэхдээ нэгээс хоёр нь л сүүлийн 2021 онд батлагдсан бусдын дандаа хуучирсан. Тэгэхээр энэ хамгийн ихэнд энэ стандартуудыг бид нарт шинжлэх шаардлага байгаа. Тэгэхээр ингээд суурлаар бид нар шинжлээд явна гэсэн үг. За ингээд дунд гавь аймаг болон орон нутгуудтай бид нар маш олон тал дээр хамтран ажиллах боломжууд байгаа. За ялангуяа соёлын дуурсгал тал дээр одоо магадгүй энэний дараа нэг соёлын яамны сэтгэл тавих юм шилээ. Тэрэн дээр бол илүү ярих бах. Ялангуяа дуу хоорын үлгий те дунд гав гэдээ яригдчихэж байгаа. Дунд гав аймаг нүүдэлчин Монгол наадам дээр нэлээд дээгүүр байранд орсон те 1-2 дахь байранд орж илүү төрүүлсэн билүү 2018 онд ийм байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл дунд гав аймагт соёлын биет болон биет усын асар их нөөц байгаа гэдгийг л дуулсан мэдэрч байгаа. Тэгэхээр энэ дээрээ түшиглээд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж биднэрт бас байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээд сурталчилгаа энэ дээр би нэг юм хэлэх гээд байгаа нь орон нутгийн одоо сумдын засаг дарга нар ирдсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр сумдууд маань орон нутагт байгаа тэр орон нутаг судлах танхимуудыг нэлийн ажиллуулж өгөөч тий. Яг жуулчдын улирлын үеэр очиод нэг жуулчд үзэх ч юм уу оролцох ч юм уу магадгүй танаа яг энэ орон нутгийн өвийг илэрхийлсэн юм үзье бас зарим нь бүр хөрөнгө оруулалт хийч гэдэг юм уу тий. Ийм санаатай ирдэг байхгүй. Тэгэхэд яг очихоор байхгүй хаалттай тэгсээр нэ үйлчлэгийн жоохон сул иймэрхүү юмнууд байгаад байгаа учраас энэ дээрээ та бүх маань манайхтай хамтраад ажиллах ч юм уу те соёлын манайхтай хамтын ажиллагаа байгаа шүү дээ. Тэгэхээр тэр төлөвлөгөөнд оруулаад явах юм бол сум өөрөө иргэдээрээ дамжуулаад орлоготой болох боломжтой.
Тэгээ одоо нөгөө орон нутгийн судлах танхимууд чинь олсон мөнгөөрөө эргээд өөрсдөө зарцуулдаг болсон шүү дээ, тий? Хуулиараа. Тэгэхээр эргээд тэр орон нутгийн судлах танхимууд чинь ч гэсэн одоо эдийн засгийн тий чадамжтай болоод явах боломж бас байгаа шүү гэдэг дээр хэлмээр байна. Ингээд цаашаа болохоор ивент болон хүний нөөц замун одоо цахим асуудал дээр бүгд хамтраад явах боломжтой. Саяын өмнө нь дурдсан одоо илтгэгч нарын хийгээд байгаа бүх ажлууд яам дээр бас давхар хийгдээд хамтраад явж байгаа. Энэ бүхэн дээр орон нутаг өөрсдөө их санаачлагтай ороод ирвэл бид нар ч бас дэмжээдтэй хамтраад явах бүрэн боломж байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээм анхаарал тавьсан явдал баярлалаа. За манай хэлж үйлчлэлийн яамны аялал жуулчлалын